Улсын их хурлын цаг нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийн дугаараараа бид улсын их хурлын эдийн засгийн байнгын хороо болон хууль зүйн байнгын хорооны 2017 оны намрын ээлжид чуулганы хугацаанд хийсэн ажлыг тоймлон хүргэх болно. Хүлээн авч үзнэ үү? Улсын их хурлын 2017 оны намрын ээлжид чуулганы хугацаанд эдийн засгийн байнгын хороо 22 удаа, ажлын хэсгүүд 30 гаруй удаа тус хуралдаж, Төв банкны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай, банкны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай, банкнд дах мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай, стандартчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний идэвхжлэлийн тухай хуулиудыг хэлэлцэн баталсан байна. Мөн төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг тодорхойлох, үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинжлэх, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 2018 оны төсвийг батлах, хүн ам орон сууцны тооллогын тов тогтоох, тооллогын улсын комисс байгуулах, 2018 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар байнгын хорооны саналд үнэлт гаргаж хэлэлцүүлсэн байна. 2017 оны намрын чуулганы хугацаанд байнгын хороо давхарсан тоогоор 40 орчим асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 29 саналд үнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, улсын их хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэний зэрэгцээ, хуулийн төслүүдийг байнгын хороо болон чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр 7 ажлын хэсэг, улсын их хурлын даргын захирамжаар 1 ажлын хэсэг байгуулан ажилласан байна. Ээлжид чуулганы хугацаанд нийт 39 хууль, 9 тогтоолыг эцэслэн баталж, олон улсын нэг гэрээ хэлэлцээрийн төслийг зөвшөлдсөн байна. Ингээд үзэгч та бүхэнд намрын чуулганы хугацаанд эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж, улсын их хурлаар батлагдсан голлох хуулиудыг танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Инх төвшин нарын 10 гишүүн санаачилж 2017 оны 11-р сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Төв банкны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Улсын их хурал 2018 оны 1-р сарын 5-ны өдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Суурь хуулиудыг баталж өгснөөрөө санхүүгийн зах зээлийн 95%-ийг одоо банкнууд бол 95% эзэлж байгаа. Тийм учраас юуны өмнө бол санхүүгийн зах зээлийг сайжруулах үүднээс бол харилцааны банкны хуулиуд, Монгол банкны хуулиудыг сайн шинжилж батллаа. Монгол банкны хуулийн дээр хамгийн гол орсон заалт бол ерөөсөө Монгол банкны үйл ажиллагааг ил тод болгох, Монгол банкны ерөнхийлөгч дангаараа шийдвэр гаргадаг, хамтын шийдвэр гаргадаг болох, мөнгөний бодлогыг сайжруулж өгөх, Монгол банкн дээр өмнө гарсан алдаа дутагдлууд 7-8 их найд төгрөгийн бэлэн мөнгнүүдийг хэвлэж зах зээл дээр гаргаж эдийн засгийг унгасан энэ бүх зүйлүүдийг бол бас цэгцлэх үүднээс хуулинд нь өөрчлөлт оруулсан. Ажил сайжруулна гэх юм бол ердөөсөө хамгийн түрүү хуулинд нь өөрчлөлт оруулах хэрэгтэй байдаг. Монгол банкны үйл ажиллагааны чиглэлд дараах үйл ажиллагааг нэмж тусгасан байна. Мөнгөний бодлогын хорооно, төрийн мөнгөний бодлогын хэрэгслийн хүүг тогтоох зэрэг нийтэд чиглэсэн бодлогын шийдвэр гаргадаг эрх зүйн байдлыг хуулиар тогтоолоо. Уг хороо нь хамтын зарчмаар шийдвэр гаргах 7 гишүүнтэй байх бөгөөд үүний 4 гишүүн нь хараад бус хуульд заасан шалгуурыг хангасан этгээд байх юм. Харин банкны хяналт шалгалтын хороо нь авах албадлагын арга хэмжээтэй холбоотой дүрм, журам, заавар, аргачлал батлах, банкны хяналт шалгалтын тайлан хэлэлцэх зэрэг бүрэн эрх бүхий зохицуулалтыг хуульд тусгасан байна. Түүнчлэн банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих зээл олгохтой холбоотой зүйл заалтыг Төв банкны тухай хуульд шинээр нэмсэн байна. Өмнөх жилүүдэд Монгол банкнаас төсвийн шинжтэй төсөл арга хэмжээг санхүүжүүлж, аж ахуйн нэгжүүдэд шууд зээл олгож байсан алдааг дахин давтахгүй байх үүднээс Төв банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтыг хуульд зааснаас бусад тохиолдолд хүн хуулийн этгээд тухайлсан банкнд эдийн засгийн буюу арилжааны давуу байдал бий болгосон, эдийн засгийн тодорхой салбарт зориулсан тэнцлийн болон тэнцлийн гадуурх альва хэлцэл гүйлгээ хийхийг Монгол банкнд хориглосон байдлаар өөрчлөн найруулжээ. Хоёрхан төрлийн зээл олгодог болгосон Монгол банкыг нэгдүгээр засгийн газарт мөнгө олгодог, хоёрдугаар арилжааны банкнд мөнгө олгодог болгосон. Хоёрхан заалтлыг л үлдээсэн байгаа. Бусад бүх заалтуудыг байхгүй болгосон байж байгаа. За хоёрдугаарт бол өссөн Монгол банк ямар нэгэн байдлаар өөр хэлбэрээр зээл олгох асуудлуудыг бол зөвхөн
тэр арилжааны банкны дэмжихүүднээс олгож гэдэг хөнгөлөлтөд засгийн газрын дутагдж байгаа мөнгийг төр хугацаанд дэмжихүүднээс олгодог энэс өөр зориултад дэмгээг зээл олохыг бол тэр чигээр нь хоригдсан байж. Түүнчлэн засгийн газраас альва хэлбэрээр Монгол банкнд чиглэл өгөх, хуульд зааснаас бусад асуудлаар гэрээ хилцэл байгуулахыг хориглосон. Монгол банкны ерөнхийлөгч нарын цалингийн хэмжээг тогтоох итгэл зүрийг улсын их хурл баталж байх зохицуулалтыг оруулсан байна. Монгол Улсын их хурл бол Монгол банкны тэргуун дэд ерөнхийлөгчдийг томилдог субъектийнхаа цалин бол их хурл тогтоогон зүйтэй. Ийм учраас энэ итгэл зүрийг Монгол банкны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэргуун дэд ерөнхийлөгч гэдэг утгаар нь энэ хуулинд нь хийж өгье гэдэг одоо санал эдийн засгийн байнгын хорооны улангийн саналыг авсан. Уг хууль батлагдаж гарснаар Монгол банкны бие даасан хараат бус байдал сайжирч, мөнгөний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны оновчтой зохицуулалт бий болж, эдийн засгийн макро түвшинд үнийн болон санхүүгийн тогтвортой байдал хангагдаж, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжинэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм а. Эдийн засгийн байнгын хороогаар хэлэлцүүлсэн бас нэг чухал хуулиудын нэг бол банкны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль юм. Банкны тухай хуулийг 1992 онд баталсан бөгөөд эдүүгээ 3 дахь удаага тус хууль нэмэлт өөрчлөлт оруулж байна. Уг хуулийг улсын их хурл 2018 оны 1-р сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Хууль санаачлагч 2010 онд батлагдсан банкны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулж, банк санхүүгийн системд үүсэж байгаа тулгамдсан зарим асуудлыг зохицуулах, Улсын их хурлын 2016 оны 6871, 2017 оны 11-р тогтоолын хэрэгжилтийг хангах, Монгол улсаас олон улсын валютын сандаа хамтран хэрэгжүүлж байгаа өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд банкны салбарын хууль эрх зүйн орчин сайжруулах, Монгол банкнаас банкнд тавих хяналт шалгалтын тогтолцоог олон улсын зарчим хэм хэмжээнд нийцүүлж, эрх зүйн орчинг боловсронгүй болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулснаа хэлсэн юм а. Банкны тухай хууль маань ерөөсөл 90 онд анх батлагдж гарсан манай эдийн засгийн гол суурь хуулиудын нэг төв банкны хууль, банкны тухай хууль. Өөрөөр хэлбэл манай зах зээлийн эдийн засгт ороод арилжааны банк, төв банк гэдэг ийм тогтолцоонд орж байгаа энэ маш том ийм чухал ийм хуулиудын салбарын зохицуулт ийм хуулиа. Тэгэхээр энэ хууль маань бол үндсэндээ 30 жил ажиллалаа. Энэ хооронд бол эдийн засгийн олон хямрал, эдийн засгийн өсөлт, бууралт олон юм дээр бол туршигдаж ирсэн ийм хууль. Энэ удаач мөн бас сүүлийн жилүүдэд болсон эдийн засгийн хямрал энэ юмнаас үүдэлтэй дараагийн удаа банкны системд ямар нэг хямрал дөргөлт үүсэхгүй дараагийн хямралыг сөрөх чадвартай тэр банкны систем тогтолцоог бий болгоход төв банкны өөр оролцоо ямар байх юм, ямар хариуцлага хүлээх юм, мөн банкуудын өөрийнх нь хариуцлага ямар байх ёстой энэ талыг маш тодорхой шууд тодруулж оруулж ирсэн. За дээрэс нь ард иргэдийн нийтийн хөрөнгө бол банкны системээр эргэлж идэг. Тэр хөрөнгийн эдийн засгийн аюулгүй байдлын өмнөөс төв банкны оролцоог илүү эдийн засгийн хүчтэй байлгах, чадамжтай байлгах тэр тал руу зохицуултыг илүү хүчтэй болгож байгаа. Ийм энэ удаагийн өөрчлөлтийн гол агуулга нь энэ юм байна. Уг хуулиар банкны зохистой засаглалын шаардлагыг сайжруулах, банкны удирдлагад тавигдах хариуцлагыг нэмэгдүүлсэн. Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид тавигдах шалгуур, банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд тавигдах шалгуур, банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд тавигдах шалгуур, банкны гүйцэтгэх удирдлагад тавигдах шалгууруудыг тус нэмэгдүүлсэн юм. Харин төрөөс банкнд хяналт тавих тогтолцоог эрсдэлд суурилсан хяналт шалгалтын аргаар зохицуулахар болсон. Банк төлбөрийн чадваргүй болсон эсвэл төлбөрийн чадваргүй болох нь гарцаагүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд банк цаашид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон тухай Монгол банкны хяналт шалгалтын дүгнэлт гарсан. Эсвэл нийтийн ашиг сонирхлыг хангах үүднээс банкнд бүтцийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд Монгол банкнаас тухайн банкны үйл ажиллагаа хүндэрсний дараа бус хүндрэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрх зүйн үндсийг тогтоосон юм а. Энэ хууль бол өөрөө банкны суур хууль, ерөнхий зохицуулалтын хууль. Зээлийн хүү болон бусад санхүүгийн үйлчлэгчдийн өртгүүдийг хямдруулах, бууруулах шууд ийм зохицуулалтын ийм хууль бол биш ээ. Тэгэхээр энэ хууль ингэж сайжирч энэ удаагийн өөрчлөлтөөр сайжирч гарснараа энэ банкны системийн ерөнхий эрсдлийг бууруулах, банкны системийн доктортой үйл ажиллагааг дунд урт хугацаанд хангах ийм ерөнхий зорилготой ийм өөрчлөлтүүд орж ирсэн байна. За арилжааны банкнуудын нэг лоббигээд яваад байдаг юм уу, тийм хүндрээд энэ төр орж ирсэн бол харьцан гайгуухаа гэж бодож байгаа. Гэхдээ ерөн зүгээр
арилжааны банкыг Монгол банк хяндаг, арилжааны банкнуудад эрсдэл үүсгэхээс болгоомжлсон төрүүл арга хэмжээ авах, дайлангуу санхүүгийн зах зээлд онцлогоо үүсэхгүй байх үүднээс л арилжааны банкнуудыг урьдчилан сэргийлэх энэ арга хэмжээг авах хуулийн гол концепц гэдэг юм уу, хуулийнх нь гол санаа нь бол энд явж байгаа. Банкны систем бол өөрөө итгэлцэлээр тогтдог. Энэ докторжуулалтын сан аль болох зузаан байх тусмаа иргэдийн банкнд итгэх итгэл төдий чиний өндөр байна. Тийм учраас энэ системийн итгэлцэл, системийн доктортой байдлыг хангахын төлөө банкны эзэд ийм хэмжээний зардал бол гаргах нь зайлшгүй юм асуудлаа. Тийм энэ талаас нь харах юм бол энэ зээлийн хүүгийн зардлыг өсгөх биш, харин ч системийн доктортой байдлыг хангаснараа ерөнхий суурь эрсдлийн төвшинг бууруулж өгснөөр зээлийн хүүг мөн дунд урт хугацаанд буулгах ийм суурийг бий болгоно гэж хариулъя. Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуультай холбогдуулан санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж өмөрдөх журмын тухай хуулиудыг тус тус батлан гаргасан. Банкны системийн тогтвортой байдал бол хадгалагдана. Хадгаламж эзэмшигчдийн мөнгө бол найдвартай болно. Гүйцэтгэл дээр суурилсан хяналт шалгалт биш, эрсдэл дээр суурилсан хяналт шалгалтанд шилжинэ. Өөрөөр хэлбэл Орсон борооны хойноос цув нэмэрх биш, аянга цахилгаан цахилж эхлэхдээ Монгол банк зохицуулагч байгууллагын хувьд ажилд эхлэх ёстой гэж үзэж байгаа. Энэ төв банкнаас банкудад тавих хяналт шалгалтын тогтолцоог цоошин тогтолцоо руу шилжиж байгаагаараа онцлогтой ийм хууль болж байна. За тэр маань юу вэ гэхээр өмнө нь бол төв банкнаас хяналт шалгалт хийхдээ банкны гүйцэтгэл дээр хяналт шалгалт тавьдаг байсан бол энэс цааш урьдчилсан буюу эрсдэл суурилсан ийм хяналт шалгалтын тогтолцоо руу шилжиж байгаамаа. За ингэснээр альва банкнд гарах хүндрэлийг урьдчилж тогтоож үүнээс сэргийлэх арга хэмжээг авах ийм бүрэн чадамжтай болж байгаа юм. Өөрөөр хэлбэл банкыг дампуурлаас болж хадгалж эзэмшигчд иргэдийн мөнгөн хуримтлал хадгаламжин дээр альва эрсдэл учрах, за мөн үнээс улбаалж татвар төлөгчдийн хөрөнгө рүү хүртэл халдах ийм эрсдлүүд өмнө байдаг байсан бол энийг урьдчилж хааж өгөх ийм боломжтой болж ирж байна гэж ойлгох хэрэгтэй. Эдгээр өөрчлөлтийн үр дүнд банкны төлбөрийн чадвар алдагдсан эсвэл алдагдаж болзошгүй болсон тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхолд нийцтэй банкны үндсэн үйл ажиллагааг хадгалах үүднээс банкнд бүтцийн өөрчлөлт хийх, түүнийг хэрэгжүүлэх хэрэгсэл нөхцөл журмыг шинээр тодорхойлж, төв банк эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин сайжрах боломж бүрдэж байгаа юм а. Монгол улсын иргэн бий, иргэн таач бас Монгол төрөө хүндэтгэж хуулиад эдэлж амьдарцгаая. Банкнд дах мөнгө хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Улсын их хурл 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Уг хуулийн төслийг банкны тухай хууль нэмэлт өөрчлөлт орсонтой уялдуулан хуулиудад өөр өөрөөр тусгагдсан нэр томьёо тодорхойлолтыг жигдлэх, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний үед банкыг шилжүүлэх үед авах арга хэмжээнүүдийг тодорхой болгох зорилгоодын хүрээнд боловсруулсан байна. Хадгаламжийн даатгал зөвхөн даатгагдсан хадгаламжуудаас нь шимтгэлийн авдаг байхаар бусад төрийн болон нутгийн өөрийн удирдах болон бусад зарим сангуудын хадгаламжууд дээрээс авдаг гэсэн даатгалын шимтгэлийг болиулах, даатгагдсан хадгаламжийн даатгалыг богино хугацаанд авдаг байх зэрэг ийм өөрчлөлтүүдийг оруулсан ийм хуулийн төслийг өргөн барьлаа. Өөрөөр хэлбэл энэ арилжааны банкуудын зээлийн хүү буух, за зөвхөн даатгагдж байгаа этгээдүүд хадгаламжууд өөрсдөө шимтгэлээ төлдөг байх зэрэг юм шимтгэлийг
оруулж ирсэн. Улсын их хурал хуулийн төслийг хэлэлцээд дараах асуудлуудыг шийдвэрлэн хуулийг баталсан. Шинээр нэмэгдсэн зохицуулалтуудад хадгаламжийн даатгалын корпорациас банкнд хэрэгжүүлэх хяналт шалгалт эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, бие даан банкудад хяналт шалгалт явуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгосон. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хадгаламжийн даатгалын корпорац нь улсын байцаагчийн эрхтэй хяналт шалгагчтай байх бөгөөд Монгол банктай давхардалгүй хяналт шалгалт явуулдаг зөрчилд арга хэмжээ авах эрхтэй болсноор шуурхай бодиттой эрсдлийн үнэлгээ хийх боломжтой болж байна. Даатгалын нөхөн төлбөр авах хөг хилэлцэх хугацааг 3 жилээр тогтоож, энэ хугацааны дараа их үзүүрийг сан руу буцааж татах шин зохицуулалт нэмэгдсэн. Ингэснээр даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа олон жилээр сунжран данс эзэмшигчдэд хүндрэл учирдаг байсан сөрөг үзэгдлийг бууруулах ач холбогдолтой болсон. Өнөөдөр Монгол улсад нийт хадгалын хэмжээ 14.7 их найт төгрөг байна. 14.7 их найт. За энэ бол юу гэхээр харилцах хадгаламждаг хэмжээ. Энэ бол Монгол улсын төсвөөс төсвийн орлогоос 2 дахин их хэмжээний хадгаламжтай байна. Тэгэхээр нийт хадгаламжийн 90-с илүү хувь нь 20 хүртэл сая төгрөгийн хадгаламж байгаа юм. Тэгэхээр Монголын энэ өнөөдрийн банкны мөнгө хадгаламжийн хуулиар бол 20 сая төгрөг хүртэлх хадгаламжийн нөхөн төлбөрийг олгоно гэсэн ийм хуулийн зохицуулалт байгаа. Уучин ийм байсан одоо ч ингэж үргэлжилж байгаа. Харин хуулинд өөрчлөгдсөн зохицуулалтуудаас банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний үед тухайн банкнд хаанаас хэрхэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар тодруулж өгсөн. Тухайлбал хадгаламжийн даатгалын корпорац нь хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгохоос гадна хөрөнгийн чадвар муудсан банкны актив пассивыг шилжүүлэн авч байгаа банкнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр заасан. Хэрэв хадгаламжийн даатгалын корпорацид даатгал өгөх нөхөн төлбөрийн хөрөнгө дутагдвал засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлж болохоор тусгасан юм. За хадгаламжинд байгаа хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө бол одоо өнөөдөр 337 тэрбум төгрөг байна. Энэ 337 тэрбум төгрөгийн анх Монгол банк үүсгэхэд 50 тэрбум төгрөгийг өгсөн. Засгийн газраас 47 тэрбум төгрөгийг өгсөн. Үлдэж байгаа мөнгө нь бол энэ хадгаламжийн өөрөөр хэлбэл даатгалаас улирал болгоно авдаг хураамжуудыг эхэлтийн хураамж улирал болгоно авдаг хураамж хадгаламжийн даатгалын мөнгөн хөрөнгийг хөрөнгө оруулалтад оруулж өөрөөр хэлбэл ашиг олж энэ үржээд 337 тэрбум төгрөг болсон байна. Насан туршаагүй хадгаламж эзэмшигч нь хамтран эзэмшигчдээс тусдаа даатгалын нөхөн төлбөр авах болон өв залгамжлалаар нөхөн төлбөр авах өвлөгч нь өөрийн нэрээр хадгалуулсан хадгаламж, өвлөгдсөн хадгаламж тус бүрд нөхөн төлбөр авах талаарх асуудлыг зохицууллаа. Өмнөх зохицуулалтаар данс эзэмшигчийн тухайн банкнд дах бүх дансыг нэгтгэн тооцоод 20 сая хүртэлх төгрөгийн нөхөн олгоор олгодог. Энэ тохиолдолд хадгаламж эзэмшигч насанд хүрээгүй бол эцэг эх нь хамтран эзэмшигчээр бүртгүүлдэг. Одоогийн тогтолцооны дагуу хамтран эзэмшигчийн дансанд нэгтгэгдээд тухайн насанд хүрээгүй хадгаламж эзэмшигчийн эрх ашиг хохирдог. Өв залгамжлал мөн адил. Тиймээс энэ өөрчлөлтөөр тухайн данс бүрд нөхөн олгор олгодог болохоор шийдвэрлэлээ. Даатгалын тохиолдол үүссэн үед төрийн өмжин альва дансанд даатгалын нөхөн төлбөр өгдөггүй зохицуулалттай боловч тухайн дансан дах нийт мөнгөн дүнг оруулан тооцож тухайн банкнаас даатгалын хураамж авдаг байсан тогтолцооноос татгалцсан. Үүний үр дүнд хэдийгээр хадгаламжийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө тодорхой хэмжээгээр буурч байгаа боловч урт хугацаанд банкуудын зардал талын ачаалал буурч үүнийг даган зээлийн хөө буурах, эдийн засгийн бусад салбаруудад мөнгөний эргэлт эрчимжих зэрэг олон давуу тал бий болох бололцоотой юм а. Хууль зүйн байнгын хороо 2017 оны намрын ээлжид чуулганы хугацаанд 15 удаа хуралдаж 26 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Байнгын хорооны хуралдаанаар 11 хуулийн төсөл, улсын хурлын 4 тогтоолын төслийг хэлэлцэж, байнгын хорооны 17 санал дүгнэлт, 1 танилцуулга, зарчмын зөрүүтэй 11 саналын томьёолол бэлтгэн, улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлсэн байна. Түүнчлэн хууль зүйн байнгын хороонд харьяалагддаг хүний эрхийн дэд хороо 1 удаа, байнгын хорооны тогтоолоор хуулийн төсөл болон улсын хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэхт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 4 ажлын хэсэг байгуулагдан 17 удаа тус хуралдаж, ажлын хэсгээс гаргасан санал дүгнэлтийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн байна.
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль, улсын хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэж, санал дүгнэлтийг холбогдох байнгын хороонд хүргүүлж, мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар харьяа яам газруудын тайлан илтгэдэг сонсож, үүрэг чиглэл өгч ажилласан байна. Үүнд Монгол улс дахь хүний эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх тухай, хүүхдийн эрхийн тухай, хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, ажлын хэсэг дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Ажлын хэсгийн гишүүд хүний эрхийн үндэсний комиссийн үйл ажиллагаатай танилцаж, хүний эрх чөлөөний тулгамдсан байдал, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, шаардлагатай төсвийг бүрдүүлэх талаар харилцан санал солилцлоо. Улсын хурлын гишүүн ажлын хэсгийн ахлагч оюун дээр хэвлэлийн баг хурал хийж, ажлын хэсгийн төлөвлөгөө удирдамж, дээрх хуулиудын хэрэгжилтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийн гишүүд гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, төр хамгаалах байр, өнөр гүйл төв, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа. Гишүүд бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Ирээн хот болон Дорногов аймгийн Замын үүд, Төв аймгийн 100 мод хотод ажиллаж, дээрх хуулиудын хэрэгжилттэй танилцсан, холбогдох яам, консулын газар, албан тушаалтанд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл өглөө. Хууль зүйн байнгын хорооны дарга Арднаас эд, тус байнгын хорооны гишүүн Батнасан, Болд, Мөнхбаатар, оюун дээр нар авилгатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцлаа. Улсын хурлын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Цолмонгийн захирамжийн дагуу аригтан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зорилгоор нийслэлийн 4 дүүрэг Төв аймагт ажиллалаа. Ер нь бол хүүхэд хамгааллын асуудал гэж ярихаар бид нар зөвхөн хүүхэдтэй холбоод ярихгүй, үүнээс үүдэлтэй бас гэмт хэрэгүүд, үүнээс үүдэлтэй нийгэмд болж байгаа янз бүрийн асуудал, энэ нь өөрөө хүүхдийг хэрхэн зөв хүн болгож төлөвшүүлэх үү гэдгийг бид нар бас бодох. Энэ бүх зүйлүүдэд бас зөвхөн төрийн байгууллагууд оролцохоосоо гадна мэдээж эмнэлгийн байгууллагууд, юуны байгууллагууд, өрхийн эмнэлгүүд, давхар тэр боловсролыг яг газар дээр нь түгээж байгаа энэ бүх байгууллагууд маань бас оролцоо энэ ч орж байгаа гэдгийг бас та бүхэндээ хэлье гэж бодсон. Хамгийн гол нь Монгол улс өөрийнхөө хүний эрхийн конвенцэд нэгдсэн байж байгаа. Түүнээс гадна хүний эрхийн тайлан илтгэлийг 16 дугаар тайлан илтгэлийг тавьдаг. Энүүнийг бид нар хууль зүйн байнгын хороонд тавиад ирсэн юм туршлагатай. Тэгж яхад бид нар энэ хүний эрхийн асуудал маань ерөөсөө нийгмийг чочроосон энэ бүх үйл явдлууд шил дараалаад бараг 7 хоногийн зайтай явагдаад байж байгаа учраас бид нар яахын аргагүй их хурлын төвшөндөө ярьж 2 байнгын хорооны төвшөнд энэ асуудлыг хэлэлцээ гэж бодсон байгаамаа. Ийхүү 2018 оны 1-р сарын 31-ний өдрийн хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол улс дахь хүний эрх чөлөөний байдлын талаарх 16 дугаарх илтгэлд дэвшүүлсэн санал зөвлөмжийг үндэслэн авах арга хэмжээний тухай Улсын хурлын хууль зүйн байнгын хорооны тогтоолыг баталсан юм а. Тогтоолд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх, шүүхэд сэтгэл санааны гэм хорыг үнэлэх, тооцох аргачлал, нөхөн төлөвлөх, зөрчигдсөн эрхийг сэргээх зэргээр хохирогчийн эрхийг хамгаалах чиглэлээр хууль тогтоомжийн зохицуулалтыг боловсронгуй болгож хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хангах үүднээс Улаанбаатар хотын Баян зүрх дүүрэг дэх совиллын цэцэрлэг яслын 10 дугаар цогцлборын барилга байгууламжийг шинчлэн ашиглалтанд оруулах, төсөв хөрөнгийг нь шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгажээ. Түүнчлэн хууль зүйн болон нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсэг олон газарт ажиллаж бодит нөхцөл байдалтай танилцсан учраас байнгын хорооны тогтоолд тус ажлын хэсгээс гаргасан саналуудыг тусгасан байна. Тухайлбал хүчирхийлэлд өртсөн хүүхдийн болон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд нэгдсэн байдлаар гардаг нэг мэдээллийн санг бий болгож системчлэх, гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар нэгдсэн мэдээлэл судалгаатай байх. Бага насны хохирогч хүүхдийн эрхийг хамгаалахад мэрэгшсэн өмгөөлөгч, нарийн мэрэгшсэн шүүхийн шинжилгээний шинжээч, хүүхдийн асуудал хариуцсан мөрдөгч ажилуулах, хүний эрх хүүхдийн эрхийн боловсрол олгох агуулгыг бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх зэрэг чиглэлүүдээр арга хэмжээ авч ажиллахыг засгийн газарт даалгажээ. Бид иргэн таны амар амгалан сахиуд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Иргэнээ үнэлээ, хуулиад дэвлээ. Амар тайван амьдралын төлөө хамтдаа.
Улсын хурлын гишүүн Санж Метов энх болд саран гэрэл нарын санаачлан өргөн мэдүүлсэн улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэхстийг цагаатгах, тэдэнд нөхөх олгор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг улсын хурлын өнгөрсөн намрын чуулганаар баталсан юм а. Уг хуулийн төслийн үзэл баримтлалын талаар төсөл санаачлагчдыг төлөөж улсын хурлын гишүүн Санж Метов энхүү тайлбарлаж байна. Өргөдөл хүлээж авахгүй байгаа ч гэсэн одоо холбогдох судалгаа юмнуудаар цагаатгах ажлыг зохион байгуулах комисс ажиллаад ер нь 400-аас илүүгүй хүн байгаа. За нэг одоо бол 380 орчим үлдлээ гэж байгаа. Тэгээд энэ хүрээндээ бид нар тооцооллоо хийсэн учраас дахин одоо 90 он хүртэл хэлмэгдсэн хүмүүсийн үр хөвгтүүд болон бусад одоо зүйлүүд эргэж одоо гарч ирэхгүйгээр энэ асуудлыг нэгмөр одоо шийднэ. За 2 жилийн хугацаанд өргөдлүүдээ авна. Тэгээ 2 жилийн хугацаанд авч итэл бид нар нэлээд сайн ажиллах ёстой зарлана. 1 жилдээ багтаад өгч болно. За 2 жил 1.9 сартайгаар асуудал нь шийдэгдээд цагаатагдчихна. Эннээс хойш бол нөгөө нөхөн олгор нь олох байгаа учраас бол дахиад нэг 2 жил орчим үргэлжлээд тэгээд энэ 98 оноос хойш өдийг хүртэл ажилласан бүрэн тайлангаа одоо их хурл засгийн газраар оруулаад их хурлд одоо танилцуулаад нийт ард түмэндээ за бид 90 он хүртэл одоо улс төрийн одоо хэлс хэрэгт хэлмэгдсэн энэ усудаа Монгол улс бүрэн одоо цагаат дууслаа гэсэн энэ зүйлийг Монголын ард түмэнд хэлмэгдэхстийн үр хөвгтүүдэд тэгээд дэлхийд дахинд бас танилцуулах нэг ийм боломж байгаа. Энэ одоо манай асуудал их олон жил явж ирлээ. Тэгээ энэ одоо энэ үр хөвгтөд нэг нөхөх олгор өгөх асуудлыг бол бид одоо ямар ч байсан одоогийн байгаа хэмжээ үлдсэнд нь ядахтаа одоо өгөх шаардлага бол байна. Би өөрөө одоо энэ олон хүнтэй уулзж исэн. 90 онд л одоо явж байхад л надтай 80 хэдтэй хөгшин хөдөөний хөгшин хээр уулзаад л яг энэ зовлонгоо ярьж исэн. 2018 оны 1-р сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэхстийг цагаатгах, тэдэнд нөхөх олгор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 44 нь буюу 84.6% дэмжснээр улс төрийн хэлс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр нөхөр эсвэл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгийн хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг. Харин улс төрийн хэлс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр нөхөр эсвэл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгийн хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг гэж өөрчлөн найруулжээ. Мөн төслийн 2 дугаар зүйлийн 1 дэх 3 дахь заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гэж тус өөрчлөн найруулсан байна. Хууль батлагдсантай холбогдуулан улсын хурлын дарга энх болд үг хэлсэн юм а. Энэ хэлмэгдсэн хүмүүсийн үр хөөхөд ар тал ямархуу одоо хүнд хэцүү нөхцөл байдалтай үлдэж байсан талаар бол бид нар бас их ярьдаг. Тэгээ энийг бол бас дахиж ийм хэлмэгдэл гаргахгүй байх тал дээр Монголын төр бол одоо анхаарч ажиллах ёстой гэж ингэж бодож байна. Иргэний хүндлэе, хуулийн дэдлэе. Би Монгол улсын иргэн учраас хуулийн дэдэлдэг. Би багш хүн учраас дүрм журмыг баримталдаг. Хүн бүр багшаа хүндэтгэж хуулийн дэдэлцгээе. Энэ удаагийн улсын их хурлын цаг нэвтрүүлгээрээ бид улсын их хурлын эдийн засгийн болон хууль зүйн байнгын хорооны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлуудыг тоомлог хүргэлээ. Мөн эдгээр байнгын хороогоор хилэлцүүлж, улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, банкнд дах мөнгө хадгаламжийн даатгалын тухай болон улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олгоор олгох тухай хуулиудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Анхаарлаа хандуулан үзсэн үзэгч танд баярлалаа.